Бурханд найдан түших. Бурханд найдан түших хамгийн зөв арга бол Бурханаас бидэнд өгдөж байгаа бүхий л хэрэгүүдийг дуулууртайгаар шууд хүлээн авах явдал юм. Гадна талдаа хүнд хэцүү зовлонтой эсвэл тааламжтай сайхан санагдахаар зүйлүүд байж болно. Хэцүү зовлонтой хэрэгүүдийн хувьд бол бид тэдгээрийг төвчээртэйгээр даван туулах ёстой байдаг бол харин тааламжтай сайхан хэрэгүүдийн хувьд хэд автаж болохгүй. Хүнд хэцүү зовлонтой зүйлүүдийг хүлээн авснараа бид тэндээс ирэх сорилтыг даван туулж гардаг. Харин уруу татаж мэхэлж болох зүйлсийн хувьд бол анхнаасаа л ач холбогдол өгөх хэрэггүй. Дотоод бодол санаа хийгээд сэтгэл мэдрэмжүүдийн хувьд ч мөн адилхан. Сэтгэл төрж би гуниг зовлонгоо үгүй хийх гэж яарахын оронд харин байгаа төрчгээр нь хүлээн авч чадах юм бол эсэргээрээ энэ нь амь хүнээ загалмайд совдолж сүн сэтгэлд маань сайн үр жимсийг төрүүлэхэд ашиг тустай. Гадна талд хийж байгаа ажлуудаар дамжуулан тайтгарлыг авч тааламжтай сайхан мэдрэмжүүд төрөх үед ч гэсэн бид тэдгээрийг хүлээн авах ёстой. Гэхдээ энэ нь арай өөр байдлыг шаарддаг. Нэгэнт бидэнд байгаа хэрэгцээ шаардлагын улмаас Бурхны өгч байгаа зүйл учраас бид тэдгээр тааламжтай сайхан мэдрэмжүүдийг хүлээн авах нь зөв. Гэхдээ тэдгээрээр сэтгэлээ бүү эзэндүүл зөвхөн Бурхны төлөвлөгөөнд нийцүүлэхийн тулд хүлээн авахыг сур. Тэдгээр нь тухайн мөчөд эм болгон хэрэглэх ёстой зүйлүүд л болохоос биш, сайрхаж, эсвэл хит автаж, өмчилж болохгүй. Бурхны ийм бэлгүүдийг бид дотроо хүлээн авах ёстой боловч хизээж тэдгээрээр эзэмдүүлж болохгүй. Бурхан тэдгээрийг буцаан авах үед алдсандаа шаналх юм уу? Эсвэл зориг мохох нь мунхаг хэрэг юм. Төр зөөрийн сэтгэлийг сэргээх ийм бэлгүүдэд хит сэтгэл татагдан, хит дасал болох явдал нь өөрийгөө үнэлэх, бардамдахын их сурвалж болдог. Энэ нь Бурханд найдан түшиж байна гэх боловч үнэндээ бол Бурхны бэлгийг эзэмшиж би өөртөө түшиж буй хэрэг юм. Нэг үгээр хэлэх юм бол энэ нь Бурханаас ирсэн зүйл үү? Эсвэл би өөрөө юу гэдгийг ялгаж салгаж мэдэхгүй байна гэсэн үг. Үүнчлэн Бурхны бэлгийг өөрийн хүч чадвар хэмээн үздэг хүний хувьд сул тал алдаа дутагдaltaйгаа нүүр тулах үед амархан сэтгэлээр унаж итгэл найдвараа алдахад хүрдэг. Гэвч зөвхөн Бурханд найдвараа тавьдаг нэгний хувьд бол тэрээр өөрийн сул дорыг харах үедээ гайхаж сэтгэлээр ундаггүй. Учир нь тэр өөрийн хүч чадалд бас Бурханд найдвараа тавьдаг. Тийм хүн өөрөө юу ч хийж чадахгүй зөвхөн Бурхан л хийх юм байна гэдгийг олж харах үедээ баярладаг. Учир нь хязгааргүй баялагын эзэн болох миний Бурхан надад өөрийн баялагаас харамгүйгээр өгнө гэдгийг мэддэг тул тэрээр өөрийн хоосон ядуу байдалтай огтхон шаналдаггүй. Зөвхөн Бурханд найдах цэвэр итгэлээр сэтгэлээ тэтгэж байж л бид сая өөртөө найдах түших хандлага аажмаар орхиж сурдаг. Энэ шалтгааны улмаас бид хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн эсвэл төгс төгөлдөр байдалд хүрэхийн тулд бодож төлөвлөсөн ухаалаг арга барилуудаа найдах ёсгүй. Харин үүний оронд энгийн даруй байж, хүсэл шунлаа бүрэн үгүйсгэж, буураа байж, доторч нь ажиллаж би Бурхны нэгүсэлд өөрсдөө бүрэн татгуул зохино. Үүнээс бусд нь гадна талдаа тодорхой сайн чанаруудыг бий болгож буй мэт харагдах боловч угтаа бол биднийг өөрсдийнхөө гавьяа зүтгэлийг улам дүвэлгэх байдалд хүргэдэг. Сэтгэлдээ тарьж суулгахыг хүссэн бүхнийг маань Бурхан үнцээр нь суглан хайж, оронд нь тэрээр ариун үр жимс бүхий амийн модыг зүрх сэтгэлд маань суулгаж өгөхийг Бурханаас гуйцгаая.